За сайн байна уу? Намайг Сэтгэл гэдэг. Би Мизорн компанид мобайл хөгжүүлэгчээр одоо ажиллаж байгаа. За тэгээд та хэдтэй болохоор CV өөрөө хэрхэн бэлтжижсэн туршлагаасаа суулцъя гэж бодож байна. За тэгээд миний ажлын гар болыг Японоос эхэлж ирсэн. Тэгээд анх Японд ингээ ажилд ороход бол мэдээд CV бэлтэх шаардлагатай болж ирсэн. Тэгэхдээ одоо ямар зарчим баримталж ирсэн бэ гэхээр хамгийн анх бол би за CV бол мэдээж тийм одоо цамин гоё харагдах юм байна. Зүгээр агуулгах нь л сайн байх хэрэгтэй байна гэсэн зарчмыг бол баримтлаад тэгээд одоо нэг CV-гээ бэлтжээд бүх компани руу бол шийдээд байгаагүй. Би ормоор байгаа компани болгондоо зориулж тусгай CV-гээ бэлтжижсэн. Жишээлх юм бол би одоо ажиллаж байгаа Мизорн компанидаа яг яагаад ажиллаж исэн гэдэг ажилламаар байгаа вэ гэсэн жишээгээ одоо дурдах юм бол Мизорн компаниг би сошиалаар дагдаг байсан. За тэгээд ажиллах орчин гоё бөгөөд хамт олон аягүй сайн байсан. За тэгээд мэдээж технологи талаасаа одоо Монголдо нэлээд том компанисэн болохоор би ингээд энэ компани ажилламаар байна гэсэн агуулгатай юм бол биччихсэн. CV дээр болохоор зайлшгүй бүглэх талбарууд болон нэмэлт талбарууд гэж байдаг. Нэмэлт талбарыг бол хүн өөрөө сонгоно. Харин зайлшгүй талбарууд дээр нь болохоор хүний хувийн мэдээлэл, за сургууль болон ажилласан намтрууд, тэгээ холбогдох одоо холбоо ярих хэсэг гэсэн зүйлүүд багтана. За тэгээд би болохоор нэмэлт талбарууд дээр болохоор зайлшгүй дээр дурддагч одоо хэлж чадаагүй зүйлүүдийг нэмэлт талбаруудаа ашиглаж хэлхийг бол зорьсон. Зайлшгүй талбарууд дээр ямар ч алдаа гарах хэрэггүй. За тэгээд Монголын нөхцөлд бол яг боловсрал дээр яг ингээд би тэр сургуулийг төгссөн, тэр сургууль их сургуулийг төгссөн ингээд дуусгачаад байдаг. Харин Японд болохоор нэг гоё санагдсан зүйл нь болохоор яг ингээд бага сургуулиас эхлээд тэдэс тэдэн хүртэл би энэ бага сургууль сурсан. Тэгээд тэдэс тэдэн хонд энэ дунд сургууль сурсан гэдэг одоо бакалавр, магистрийн үед энэ тэр хүртлээр бүгдийг ингэж бичиж явсан. Эцсийн CV-гээ бэлдэж дуусны дараа яг өөрийгөө ажиллах гэж үзээд өөрийнхөө CV-г нэг хараад үзэхэд бол гэмгүй байх гэж бодож байна. Би болохоор өөрөө бас тэгдэг л байсан л да. Ямар алдаа гарах ч юу. Тэгээд өөрөө энэ хүн яг ямар хүн байна гэдэг өөрийгөө нэг энэ хүнд яг ажиллах хүсэл мэдээж CV-гийн дараагийн шатнд бол дандаа ярилцлага байдаг те. Энэ үнийг энэ CV-г хараад би өөрөөрөө ярилцаханд өрөх болов гэсэн асуултыг асуугаад тийм маягаар CV-г бэлдээ явж ирсэн. Өөр компанид заавал танай компанид ормоор байгаа юм бэ гэсэн сэтлийг бол ингэж илүү түлхүү ажиллаж одоо эсэ маягаар ингэж бичиж явуулдаг байсан.